Өнөөдрийн хичээл бол хоол хийх арга боломжоор тайлбарлах англи хэллэгүүд. Хамгийн түрүүнд хоол хийхэд байнга хэрэглэгддэг чухал үйл үгсээс эхэлье. Chop гэдэг нь хэрчих. Жишээлбэл chop the onions. Сонгон хэрчих. Boil гэдэг нь буцалгах. Boil the water. Усыг буцалгах. Харин fry гэвэл хуурах, эсвэл шарах гэсэн үг. Fry the eggs. Өндөг шарах. Хоол хийх дарааллыг зааж өгтөө эдгээр үгсийг ашигладаг. First буюу эхлээд. First chop the vegetables. Эхлээд ногоогоо хэрчинэ. Next буюу дараа нь. Next fry the onions. Дараа нь сонгоноо хуурна. Then буюу тэгээд. Then add some water. Тэгээд бага зэрэг ус нэм. Жоор тайлбарлахад хэмжээ чухал байдаг. A pinch of salt. Чимэх давс. Add a pinch of salt. Чимэх давс нэмээрэй. A tablespoon of oil. Нэг хоолны халбаг тос. Pour a tablespoon of oil. Нэг хоолны халбаг тос хийгээрэй. Зууханд болохыг юу гэдэг вэ? Bake болон roast. Хоёулаа зуухан жигнэх шарахыг хэлнэ. Гэхдээ ийг голдуу гурилан бүтээгдэхүүн дээр хэрэглэдэг. Bake a cake. Бялуу жигнэх. Харин roast. Ийг мах ногоон дээр хэрэглэнэ. Roast the chicken. Дахианы мах шарах. Хоолны амтыг хэрхэн дүрслэх вэ? Savory. Гэдгэн давсархаг, бас шүлтэй сайхан амттай байхыг хэлнэ. This soup is very savory. Энэ шүл маш сайхан амттай байна. Spicy. Гэвэл халуун ногоотой. It is a bit spicy. Энэ баг зэрэг халуун ногоотой байна. Bland. Гэдэг нь амт муутай сул байхыг хэлнэ. The food is too bland. Хоол хэтэрхий сул амттай байна. Хоол хийх заавар өгөх түгээмэл хэллэгүүдийг сурцгаая. Bring it to boil. Буцалгаарай буюу буцлах хэмд хүргээрэй. Let it simmer. Зөөлөн гал дээр буцалгаарай. Let it simmer for 10 минут. 10 минут зөөлөн гал дээр буцалгаарай. Хэрвээ хүн танаас энэ хоолыг яаж хийдэг вэ гэж асуувал хэрхэн хариулах вэ? How do you make this? Үүнийг яаж хийдэг вэ? It is very easy to make. Хийхэд маш амархан. You just mix everything together. Бүгдийг нь холиход л хангалттай. Хэн нэгнээс жоргохтаа ингэж асуугаарай. Can I have the recipe? Би жорийг нь авч болох уу? This is my family recipe. Энэ бол манай гэр бүлийн жор. Баяртай.